дүрсэн болон үгэн тесттэй танилцуулж сэтгэхүй хөгжүүлэх, юмсыг судлах, байршил хөдөлгөөнийг тодорхойлох, шин чанар, зүй тогтол, учир шалтгааныг ойлгож, олж, боловсруулах чадрыг хөгжүүлэх хичээл орно. За хоосон зайд тохирох тоог нөхөж бичих 1А гэсэн энэ даалгаврыг ажиглаж харъя. За ингээ харахад энэ тоонууд дараалсан болон ямар нэгэн байдлаар биенээсээ шалтгаалсан байна уу гэдгийг олж харахад алгасруулсан ийм дараалал харагдаж байна. 18, 20, 22 гэсэн энэ 3 тооны тухайд бол биенээсээ 2 тоогоор нэмэгдсэн байна. За 80, 70, 60 гэсэн энэ тоонууд нь 10-10-аар багассан байж байна. За 60-ыг 10-аар багасгахаар 50 гэсэн тоо гарна. За Б хувилбарыг харахад 8, 16, 32 гэсэн юм дарааллууд байж байна. Тэгвэл энэ 32-ыг 2 дахин ихсгсэн гэж харах юм бол 64 гарч байна. 88, 44, 22 гэсэн энэ тоонууд маань харин 2 дахин багассан ийм дараалал харагдаж байна. За В хувилбарыг харъя. За энд 2 мөр тоо харагдаж байна. За тэгээд энд ямар зүй тогтол байна вэ гэдгийг ажиглаж хартал 3, 4, 5, 6 гэсэн ийм дээд доод мөрөндөө шилжиж очсон ийм тоонууд ажиглагдаж байна. Тэгвэл 6-гийн дараагийн тоо 7 гэж бичигдэнэ. За үлдсэн дарааллаа харахад 6, 8 2-оор ихсэн. За тэгвэл 8-ыг 2-оор ихсгээд 10. За үүнийгээ батлаад 10 дээр 2-ыг нэмээд 12, 12 дээр 2-ыг нэмээд 14 гарч ийн үгээд хартал энд батлагдаж байгаа учраас дараалал зөв байна гэж тооцно. За Г хувилбараа харъя. Г дээр за энд 5, 10, 15 гэсэн ийм дараалал байж байна. За тэгвэл энд 5-5-аар нэмэгдсэн байж харагдаж байна. За тэгвэл мэдээж 15-ийн дараагийн тоон 20 болж гарах нэ. За 80, 62-ыг харьцуулж харахад 25-оор багассан байна. 60, 40 бас 20 тоо. За тэгвэл энэ дарааллууд маань 20 гэж сүүлийн тоон нөхөгдөж бичигдчихнэ. За Д хувилбарыг харъя. Д хувилбар дээр бас яг саяных шиг зөрүүлж харахаар тоонууд байж байна. За үүнийг ингээд ажигласны үндсэн дээр тайлбарлах болж байна. За 18-аас 14 руу 4 тооны зөрүү. Тэгвэл үнийг 10 гэд нөхөж бичээд хэрвээ энэ 10-ийн дараагийн гарч ирэх тоогоо ингээ 4-ээр багасж ийн үгээд бас баталж үзэх ёстой. Ингээд 6-аас 4-г хасаад 2 гарч ийн. Тэгэхээр энэ дарааллыг бид нэр зөв тооцоолсон байна гэж бодно. За түрүүчийнх голын гишүүнийг нөхчихсөн бол энд хамгийн ихний гишүүнийг нөхөх шаардлагатай болсон байна. За тэгэхээр энийг харьцуулж бид нар харах хэрэгтэй болно. За 4, 8, 2-ын хооронд 4 тооны зөрүү байж байна. 8, 12-ын хооронд дахиад 4, 12 дээр 4 нэмээд 16 гарч байна. Тэгвэл энд хамгийн ихний тоо маань 4-өөс бага тоо. 4-өөс 4-г хасаад гарч ирж байгаа тоог нөхөж бичнэ. За дараагийн Е хувилбарыг харъя. За бас алгасуулж харахаар харагдаж байна. За 35, 45, 10 тооны зөрүү. 45 дээр 10-г 55. 55 дээр 10-г нэмэхээр 65. 65 дээр 10 нэмээд 75 гарч байна. За үлдсэн зүй тогтлоо харъя. 8, 12-ын хооронд 2 тооны зөрүү. Тэгтэл 10, 13-ын хооронд 3 тооны зөрүү гэж байна. Тэгвэл 2, 3, 4, 5 гэсэн дарааллуудаар энэ тоонууд маань нэмэгдэж явах нэ. Гарч ирсэн хариунууд маань дараалсан тоонуудаар нэмэгдэнэ. 13 дээр тэгвэл 4-г нэмээд 17, 17 дээр 5-ыг нэмж 22 гаргасан ийм дараалал байх нь байна. За 2-ийн бусад ялгаатай хувилбарыг ол гэсэн даалгаврыг ажиллая. 2-ийн А дээр за ажиглаж ингэж хартал 84, 75, 93, 66, 56, 39 гэсэн ийм тоонууд байж байна. Энэ тоонууд маань ямар нэгэн
зүй тогтлыг ингээ ажиглахад дараас нь тоо биш байна. Ихсэж багассан тоонууд биш байж харагдаж байна. За тэгвэл энд одоо ямар ялгаа байна вэ гэд харахад энэ тоонуудын нийлбэр нь цифруудын нийлбэр нь дан 12 байна. Энд 8 дээр 4 нэмсэн, 7 дээр 5-ыг нэмсэн, 9 дээр 3-ыг нэмсэн, 6 дээр 6-ыг нэмсэн. За энэ 3 дээр 9-ыг нэмсэн. Ийм байж байна. Тэгтэл энд 5 дээр одоо 6-ыг нэмээд бус тооноосоо ялгаатай 11 гэсэн хариу гарч байгаа учраас энэ тоо ялгаатай хувилбар байна гэж үзнэ. За Б хувилбарыг харъя. 90 88 гэсэн энэ тоо байж байна. 90 88. Энэ хоёр тоо маань B-нээсээ хоёр тооны зөрүүтэй. Хоёроор одоо ихсэн 88 дээр 2-ыг нэмээ 90 гарна гэж ингэж харж байна. 18 дээр 2-ыг нэмээд 20 гарсан. За 67 дээр бас 2-ыг нэмээд 69 гарсан. Тэгвэл энд 85 дээр одоо 3-ыг нэмээд 88 гаргасан энд зөрүү харагдаж байна. Одоо өөрөөр хэлбэл хувилбар энэ тоо арай бусдаасаа ялгаатай байна гэж харагдахаар байна. За энэ 51 дээр 2-ыг нэмээд 53 гаргасан. Тэгэхээр энэ одоо зөрүүтэй тоо нь ялгаатай хувилбар нь Г хувилбар болж байна. За 3 дугаар даалгавраа асуултын тэмдгийн оронд тохирох тоог ол гэсэн ийм даалгавар байж байна. За энд бусд түрүүчийн ажилласан даалгавруудаас юу нь ялгаатай байна гэдгийг бас ажиглаж харах шаардлагатай болж байна. За энд хасаад гарч ирээгүй байна. Тэгвэл одоо 89 17-оос хэд дахин их байна уу гэдгийг иймэрхүү байдлаа анзаарч харъя. Гэтэл энд одоо тийм үл шалтгаалсан хариу байгаа учраас энд түрүүчийн ашигласан аргаа ашиглаж одоо нийлбэр мөн байна уу гэд харъя л да. Тэгтэл 8 дээр одоо 9-ийг нэмээд энэ хоёр тооныхоо 11-ийн цифруудыг хооронд нь нэмээд 17 гаргасан ийм зүй тогтол ажиглагдаж байна. За үүнийг энэ дараагийн тоон дээр баталж харъя. 7 дээр 5-ыг нэмээд 12. За энд түрүүчийн бидний дэвшүүлсэн таамаглал батлагдаж байгаа учраас 3 дугаарх дээр одоо хариугаа бид нар олох шаардлагатай болж байна. 3 дээр 7-ыг нэмээд 10. Тэгвэл энэ хувилбарын зөв хариулт нь Д хувилбар байх нэ. За 3-ын Б гэсэн дасгалаа харж байна. За тэгвэл энд 4 оронтой тоо бичигдсэн байна. Эндээс одоо бас бид нар юу нь ялгаатай байна вэ гэдгийг харах шаардлагатай болтол энд одоо миний дэвшүүлж байгаа таамаглал энд цифруудыг хооронд нь нэмээд 21 гаргасан байна гэж харж байна. За үүнийгээ батлая. 6 дээр 9-ийг нэмээд 15, 15 дээр 4-ийг нэмээд 19, 19 дээр 2-ыг нэмээд 21. За тэгвэл миний таамаглал 21 гаргасан. Үүнийгээ дараагийн тоон дээр батлая. 7 дээр 6-ыг нэмээд 13, 13 дээр 5-ыг нэмээд 18, 18 дээр 6-ыг нэмээд 8-ыг нэмээд 26 гаргасан. За тэгвэл энэ хоёр одоо хоёр дахь тоон дээр батлагдаж байна гэж тооцоод энэ 3 дахь тооныхаа хариу гаргахдаа 3 дээр 8-ыг нэмээд 11, 11 дээр 9-ийг нэмээд 20, 20 дээр 7-ыг нэмээд 27. За тэгвэл энэ тооны хувилбарын хариу маань 27 байна гэд ингээд тооцох нэ. За В гэсэн энэ даалгавраа харъя. За 24 18 гэсэн тооноос 69 гэсэн тоо үүссэн гэж эхний одоо харж байгаа дээр харуулж байна. За тэгвэл энэ 24 дээр бас түрүүчийнхээ аргыг ашиглаад нийлбэр нь мөн байна уугүй юу гэдээ ингээ харцал энд 6 гарсан. За 1 дээр 8-ыг нэмээд 9. За тэгвэл одоо миний дэвшүүлж байгаа таамаглал энд 69 гэд гарсан зөв боллоо гэж тооцож байгаа учраас дараагийнхаа үйлдэл дээр баталгаажуулах хэрэгтэй болж байна. 7 дээр 1-ийг нэмээд
8. За 6 дээр 2-ыг нэмээд 8. Дараагийн 8 тийм ээ. За энэ тэгвэл 88 гэсэн тоо маань зөв боллоо гэдэг ингээд баталгаажуулчихж байгаа учраас одоо тэгвэл 16 72 гэсэн энэ хоёр тооныхоо цифруудыг хооронд нь нэмээд үзчихье. 11 6-гийн нийлбэр 7. За эндээс ингээ хадл энэ 7-той 2 тоо байж гин тийм ээ. Энэ 7 энэ 7 2 байж гин. Тэгээ энэ хоёрын аль нь одоо зөв бэ гэдгийг шалгахын тулд энэ гарч ирж байгаа энэ 72 гэсэн энэ тооныхоо нийлбэр болох 9-ийг олохоор энэ одоо V хариулт буюу 79 гэсэн энэ тоо маань энэ тохиолдолд зөв болж харагдаж байна. За G даалгаврыг харъя. За 10 хэлбэртэй дүрс байж байна. Тэр дотор байгаа тоонууд энд шилжиж очсон гэж тайлбарлаж хараа тийм ээ. За тэгвэл энэ бас л түрүүчийнхаа одоо туршлагууд дээр үндэслэж үнийг тайлбарлаж байна. За 5 дээр 9-ийг нэмээд энд 14 гаргасан байна. За тэгтэл энэ доор харагдаж байгаа 12 гэсэн тоо маань яаж харагдах нь вэ гэдэг ингээд хартал энэ нийлбэр биш байж байна. Өөрөөр хэлбэл нэгж 10-ийн цифруудыг тонгоргоо бичсэн харагдаж байна. За 12 байсныг нь 21 болгоо бичсэн байна. За үүнийг дараагийн тоон дээр тайлбарлая. Баттгаж харъя. За 92 гэсэн энэ тооны 10-т нэгжийг нь хооронд нэмээд 11 гаргасан байна. За 10-ыг нь нэгж болгоод нэгжийг нь 10-т болгож бичсэн байж байна. 35 гэсэн тоог тонгоргоод 53 болгож бичсэн байна. За тэгвэл 80 гэдэг энэ тоо маань 8 дээр тэг одоо нэгжийг нэмэхээр энд 8 гарсан байна. Өөр 8-тай тоо энд хариун дээр байхгүй учраас энийг зөвлөж аваад за энд нэгжийг 10-ыг нэгж болгож тонгорсон гэдэг утгаар нь энэ D хувилбарыг сонгож авч байна. За энэ даалгавар үгэн тест ажиллах. За энд цэгийн оронд тохирох өсгийг нөхөөрэй гэж байна. Сүүлийн энэ үгийг хартал энэ маань индүү гэсэн индүүний зураг байж байна тийм ээ. За тэгвэл индүү гэдэг үгний 2 дугаар үед дүү гэж орж байгаа учраас эхний хоёр үе нь одоо эхний үе нь ин гэсэн ийм хоёр үсэг болж таарах нэ. За Б хувилбарыг харж байна. Б хувилбар дээр үүнийг одоо тармуур буюу хог хамдаг хэрэгсэл гэж нэрлэдэг. За тэгвэл энэ муур гэсэн 2 дугаар үе нь байж байгаа учраас 1 дугаар үе нь тар гэсэн үг байна. За одоо үгийг уншъя. Бууз гэсэн энэ үг байж байна. За тэгвэл эхний одоо хэсэг нь буу гэж. За тэгвэл энд сүүлийн үсгийг нь нөхөж өчгөр З үсгийг нөхөж өчж байна. За энд цагдаа хүний зураг харагдаж байна тийм ээ. За үгийн одоо эхний үе нь цаг. За хоёр нөхөж өчөх 2 дугаар үе маань даа гэсэн үе байна. За энэ Д хувилбарыг харъя. Энд утас зүү харагдаж байна тийм ээ. За энд нэг дээш харсан гар харагдаж байна. За тэгвэл энэ зүүтэй яаж холбогдох юм болоо гэж ингэж бодож харж байгаа бах тийм ээ. За тэгвэл энэ зүү гэдэг эхний үгийн зүү гэдгээр наваад одоо энэ яг энэ одоо гарыг зүг чиг зааж байгаа гэж харах юм бол ин үсгийг нэмээд зүүн гэдэг зүгийг заасан байх нэ. За Е хувилбарыг харъя. Е хувилбар дээр энэ цагдаагийн ашигладаг нэг зүйл байж гин тийм ээ. За тэгвэл энэ одоо бороо. За тэгвэл бороо гэсэн энэ үе дээр хой гэсэн үеийг нэмэх юм бол борохой гэсэн ийм үг гарах нэ. За сая бид нар дандаа нэмэх үгэн дээр үеийн дээр үеийг нэмэх үеийн дээр одоо үсэг нэмэх гэсэн ийм даалгавруудыг яжсан. Тэгвэл энд одоо хасах одоо үгнээс үе үсэг хасах ийм даалгавар ажиллах гэж байна. За эхний энэ харж байгаа зураг маань аймс. Энэ гарч ирсэн хариу нь ой байж. Тэгвэл
MS гэсэн хоёр үсгийг хасчих юм бол ой үсэх нэ. За J гэсэн хувилбарыг харъя. Энд төгсгөлийн ингээ харсан чинь хар өнгөтэй юм харагдаад байна. За энийг тэгвэл хар өнгө гэж харъя. Хар. За тэгвэл энд одоо хүүхдүүд маань нүүд сормоос гэдэг ингээ гайхаж байгаа бол энэ дээр хараа гэдэг үг байжгаад А гэсэн энэ төгсгөлийн хасчаар хар өнгө гарч харагдаж байна. За хичээл маань дууслаа хүүхдүүдээ. Сайхан шинэлээд, сайхан битүүлцгээгээрээ. Цагаан сарын дараа багш дахиад хичээлээ орно. За гэрийн даалгаварт үгэн тестийн 15, 16, 17 дугаар дасгалыг ажиллан классрум болон ангийн Facebook групптэй байршуулаарай.